Бид санхүүгийн нэгдэл. Зээлийн мэдээллийн сан гэж юу вэ? Зээлийн мэдээллийн сан гэдэг нь иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөр төлөлттэй холбоотой мэдээллийг агуулж буй нэгдсэн сан хэлнэ. Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлдэг байгууллагуудыг танд хүргэе. Банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн түрээсийн компани, төрийн байгууллага, өөрийн холбооны оператор компаниуд, дээрх байгууллагууд Монгол банкнд зээлдэгчийн зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа байдлаас хамааруулан зээлдэгчтэй үнэлгээ өгнө. Энэ мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулж ангилна. Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэрхэн ангилах вэ? Монгол банк болон санхүүгийн зохицуулах хорооны журмын дагуу зээлийн болон бусад төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэх өдрөөс хойш хугацаа хэтэрсэн хоногоор доорх байдлаар ангилна. Тэгээс 30 хоног хэвийн, 31-ээс 90 хоног анхаарал хандуулах, 91-ээс 180 хоног хэвийн бус, 181-ээс 360 хоног эргэлзээтэй, 361-ээс дээш хоног хэтэрсэн бол муу гэж ангилна. Мөн 91-ээс дээш хоног хугацаа хэтэрсэн зээлийг чанаргүй зээл гэж нэрлэнэ. Энэхүү ангиллал нь таныг хэр сайн хариуцлагатай, санхүүгийн тооцоотой вэ гэдгийг илтгэж байдаг. Иймээс банк бус санхүүгийн байгууллага болон төрийн бус байгууллагууд шийдвэр гаргахдаа ашигладаг байна. Өөрөөр хэлбэл та зээлээ цаг хугацаанд нь төлж чадж байвал зээлийн мэдээллийн санд сайн төвөгтэй болж хадгалагдана. Зээлээ цаг хугацаанд төлөхгүй явсан тохиолдолд таны авсан зээлийн хүү хуримтлагдаж нэг дор төлөхөд хүндрэлтэй болохоос гадна нэмэлт хүү тооцогдож анх төлөх ёстой байсан хэмжээнээс илүү зээл төлөх шаардлагатай болно. Мөн та муу зээлийн төвөгтэй болвол таны зээлийн мэдээллийн санд тодорхой хугацааны турш хадгалагдана. Ингэснээр та дахин зээл авахд хүндрэлтэй болох ба зээлийн шалгуур илүү хатуу болно гэдгийг санах нь зүйтэй. Иргэн таны санхүүгийн боловсролд зориулав.